ажиллагаа нь өнөөдөр би миний нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар влогийг хийхээр бэлтгэсэн байна. За тэгээд өглөөдөө босоод би нүүр амшуудаа очоод шууд арьс арчилгаанаа ордоо. Тэгээд шууд дараа нь өдрийн мейкапаа ингээд хийж байна. Ерхийдөө нэг юм боддгоо ингээд хөнгөн бодчихдаг. Тэгээд дараа нь өглөөний цайндаа өндөг, талах, сэртэй идээд явдаг. За дараа нь би заримдаа хэмжүүл өглөөдөө ингээд ланча бэлдээд авч явдаг өглөөш босоод. За тэгээд тухтай өглөөний цайгаа уучаад гэрээсээ гараад автобусны бодол руу явж гин. За тэгээд автобус ирэхийг хүлээж байгаа автобуснда суугаад ажил руугаа явж гинэ. Тэгээд автобусны бодлоос буучаад цаашаа ажил руугаа явахдаа нэг 10-15 минутын зайтай алхаад ажил руу авдаг. Манай ажил нь Monis office харагдаж байна. За тэгээд оюут толгойд би энэ жилээс одоо intern student буюу долгожч оюутнаар ажиллаж байгаа. Манай ажил 11-ийн давхурт байна. За тэгээд ажил дээрээ 9 гээд юу нэрч байгаа. Энэ миний шууд суудаг ширээ. За тэгээд энэ бол манай хуулийн хилцээ ширээ таслан харагдаж байна. За тэгээд хойшоо ингээд бусад хилцүүд харагдаж байна. За тэгээд жоохон ажиллаа хийж байгаад 12 цагаас би 1 дахь 3 дахь 5 дахь өдөр йогонд явдаг. Энэ downtown гээд барилга дотор байдаг хот йога студиод явдаг. Гэтэ би нөх хот йогод нь биш зүгээр энгийн йогонд нь явж байгаа. Тэгээд айгу удаан суддаг учраас ажилчдын эрүүл мэндийг бодоод офис ажилтнаа оюутлахаа ингээд үнгүү йогоор хичээлэх юм боломжийг бол энд олгодог. Тэгээд оюутлахад ажилдаг бол энд ингээд бүх хүмүүс нэгэд йогонд явдаг. За тэгээд йога хийгээд ажлын чилээ гараад буцаад ажил дээр ирээд өдрийн ланчаа идэх гээд хүрээд ирсэн. За тэгээд релакс ингээд энэ цайг гэж байна. За манай галтгооны хэсэг бол юм байгаа бүх ажлыг зориулсан кофе уух, цай авах юм тухтай хэсэгтэй. За энэ болохоор ажилчдын chilling room буюу одоо альжаалаа тайлах, амрах, хоолоо идэх, найзууд баг хамт олонтойгоо уулзаж ярилцах юм одоо юм амралтын юм өрөө байгаа. За тэгээд өглөө хийсэн цөөвөнгаа одоо идэх гээд би чинь тгээ халаацсан одоо ингээд цайгаа ууж байна. За тэгээ өдөр ажиллаж яж байгаа жоохон нойр үрээдсэн болохоор энийг амралтын ийм өрөө байдаг. За энд тэгээд нэг жоохон дуг хийгээд жоохон унтахаар ингээд би хөвцөн байгаа. За тэгээд дараа нь нойроо жоохон сэргийх гээд кофе ууж байна. За тэгээ кофе уужаад ажиллаа ич хүчтэйгээр хийгээ сууж байна. Ерөнхийдөө бол intern student би бол судалгаа хийдэг. Тэгээд хариуцаж авсан хуульчийнхаа өгсөн бүх даалгавруудыг бол ингээ хийгээ судалгаа шинжилгээ суудаг. За тэгээд бусад хуульчуудын бас өгсөн даалгавраар шууд ингээ ажлынхан принтерээр шууд команд өгөөл шууд ингээ карт уншуулад хэвлждэг. За тэгээд дэшээ 12 давхарт бичиг өргөж өгөх гээд явж байна. 12 давхарт манай удирдлага байдаг. За тэгээд цахилгаан туслахт бичиг өгөх гээд энэ давхарт ингээ гараад ирсэн байна. За дээрээс бол ер нь хот бол нэг иймэрхүү харагддаг. За энэ өрөө болохоор phone room буюу уцаар ярих зориулагдсан өрөө байгаа. Чимээг орчинд хүмүүс уцаар ярих эсвэл 2-3-аараа хийх хурал уулзалт зохион байгуулагддаг. Эсвэл одоо ланчи цагаар хүмүүс хоолоо идэх гэж орж ирдэг юм өрөө байгаа. За 15 давхарт манай тийм бүх ажлыг зориулсан юм амралтын хэсэг байдаг. За ингээд массажны санал дээр суугаад алчаалаа тайлдаг. За мөн заримдаа хурал уулзалт семинарууд энд болдог. За мөн зарим ажилчид тэнд хойно барьлах ширээний теннис болон ширээний хөл бөмбөгийг ингээм хамт олоороо тоглож цагийг зугаад өнгөрүүлдэг. За энэ хэсэг бол бүхэлдээ ажилчид тухлан суугаад хоолоо идэж амрах юм хэсэг байгаа. Тэм галтгоотой. За яг юм ресторан юм гоё тухтай орчин бүтүүлсэн байгаа. За тэгээд энэ 15 давхраас бол хотны иймэрхүү байдлаар харагддаг. За ингээд ажлын цаг одоо бараг дуусчихын 6 болж байна. Тэгээд ажлын цаг дуусахаас өмнө би оюутлахад ер нь хэрхэн яаж дадлгаж хийсэн бэ гэдэг талаараа товч ярих гэж бодсон юм. Энэ оны 3 сарын сүүлээр оюутлахаа одоо хуулийн хэлт дадлгаж оюутаа авна гэсэн зар тавьсан байсан. Тэгээд би тэр зарыг хараад эхлээд өөрийнхөө анкет буюу CV-гээ бүглэж явуулах шаардлагатайсан. Тэгээд би өмнө одоо CV-гээ урьдчилан айгу хийж анзалдаг. Тэгээд CV-гээ ер нь айгу бэлтэг одоо засварлаж бэлтгэдэг байсан учраас CV-гээ явуулахад бол ямар нэгэн асуудал байгаагүй. Жохон юм нэмж засаж хийгээ. Тэгээд шууд одоо оюутлахын сайт руу CV явуулсан байгаа. Тэгээд 2 дугаар шат нь болохоор ярилцсан шат байсан. Надад анкетын шатнд тэнцэн гэж залгаж хэлээд тэгээд ярилцсан шатнд ирсэн байгаа. Тэгээд ярилцсан шат бол хамгийн чухал үе шат байдаг. Энэ шатнд болохоор оюутлахад ажиллаад яг юу сурах юм, ямар хүслээр эмгэлцэлтэй, ирээдүйд чи
Тэгээ хэн болохын те ямар хуулийн чиглэлээр явах юм бэ гэдэг чинь илүү одоо сонирхож асуудаг. Тэгээд энэ асуултандаа бас амжилттай хариулаад ярилцлагандаа тодорхой хэмжээгээр бэлдсэний үндсэн дээр ярилцлага шатндаа тэнцэн байгаа. Тэгээд 3 дугаар шат нь гэх юм бол эрүүл мэндийн үзлэг байсан. Мэдээж эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаанаар одоо хүнд хүчтэй байх юм бол ажиллах боломжгүй төрөн. Тийм учраас оюутлогоо ажилд орж байгаа бүх ажилчдаа урьдчилан сэргийлэх одоо бүх шинжилгээнд бол хамрагдуулдаг юм билээ. Тэгээд тэр нь бол бүр бараг өглөөнөөс бараг өд хүртэл үргэлжилсэн юм шинжилгээ болсон. Тэгээд тэр шинжилгээг өгөөд амжилттайгаар бол тэнцээд тэгээд оюутлогод бол орсон. Тэгээд энэ 3 үе шатыг дамжаад дадлагжигч оюутнуудыг авдаг. Тэгээд ер нь бол оюутлогод орж ирээд хамгийн гойгоо зүйл нь бол байгууллагын соёл нь тэгээд доторх орчин аюу гоё ажиллахад таатай тийм уур амьсгалыг бүрдүүлсэн байсан. Тэгээд бүх ямар ч нөхцөлд ажилчдынхаа тийм одоо амралт цаг зав, тийм тав тухтай байдлыг нь боддог. Тэгээд ажилчин бүр өөрсдөө одоо хоол авчиад идэх нөхцөлийг нь бол хангасан тийм галтгойтой, амрах өрөөтэй, унтах хор дэвсгэртэй. Тэгээд ингээд массажийн санал хүртэл ингээд байдаг нь аюу гоё санагдсан. Тэгээд бас байгууллагын дотоох бие биентэйгээ харилцаж байгаа хүмүүсийн харилцаа одоо хоорондоо тийм коллективтэй байдаг тийм зүйлүүд нь аюу гоё таалагдсан. Тэг ямар нэгэн тийм одоо дарамт шахалт тийм зүйл ерөөсөө байхгүй. Аюу гоё тийм найрсаг хамт олонтой болох таалагдсан байна. За тэгээд оюу толгойд одоо интернет студент буюу дадлагчиж оюутнаар харахад дандаа юм ажилтан болгонд юм карт өгдөг. Энэ картаа уншуулж иж цалин болон одоо тухайн өдрийн хоол унааны мөнгө нь ингээд бодогдож идэг. Тэгээд түрүү орж ирэхдээ хаалгандаа заавал картаа уншуулдаг байгаа. Тэгээд энийг авахын тулд бас орж ирээд юу гэдэг заавал тийм аппликейшн бөглөөд хүний нөөцийнхэн тийм одоо энэ карт хариуцсан хэсэг рүү нь бол явуулдаг юм билээ. Тэгээд байгууллага цаанаас нэгж байгаа компьютер бусад тийм бичиг баримтын хэрэгслүүд, бичгийн хэрэгслүүд нь бүгд цаанаасаа ингэж өгдөг. Тэгээд бичгийн хэрэгслүүдээс юу авмаар юм гэдэг ингээд өвтгийн программаасаа бичиг баримт хэрэгтэй байгаа юм уу да чек хийгээд тэгээд тэдрийг шууд авч болдог. Тийм болохоор бүх зүйл нэм хангалуус яхан. Тэгээд надаас шалтгаалах ажил дээр ашиглах надаас гарах ямар нэгэн зүйл байхгүй. Бүх зүйл ажил дээрээс л бэлэн байдаг. Тэгээд тэгээд эргэн тойрны хотын төвд байршлан байдаг болохоор ланча бол эргэн тойрны зөндөө олонгой газруудаас идэж болно. Тэгээд ихэнхдээ энд ажилладаг хүмүүс гэртээ хоолоо бэлтгээд энд идэх юм байлээ. За тэгээд ер нь бол оюутлогод ажиллаад дадлага хийгээд өнөл аюу хэцүү сууж байгаа яа. Би нөгөө намайг хариуцсан тийм хуульч ихч байдаг. Тэгээд тэр хуульч ихчээсээ дандаа таскууд өдөр тутамдаа аваад тэдрийг хийгээд тэгээд мэйлээр явуулаад дуусгаал тэдрийг чеклүүлээл ярилцаал дахиад ингээд яваад идэх болохоор алхам тутамдаа шинэ зүйлүүдийг сурдаг. Тэгээд зөвхөн тэр хуульчаасаа гадна өөр бусад хуульчуудаасаа бас таскууд ингээд давхараас аваа явж болдог. Тэгээд нийт манай хуулийн 13 лөө 14 ийм хуульч нартай. Тэгээд тэр олон хуульчнаас бүгд ингээд өөр салбарын хариуцсан хуульчнууд байгаа болохоор тэр бүгдээс юм суралцах юм боломжтой, маш тийм гоё боломжийг бол оюутлогоо надад бол олгож өгсөн гэж би боддог. Тэгээд тийм дадлага хийж байгаа оюутнууд юу гэдэг 3 сараар шууд гэрээ хийдэг. Би болохоор 4 сарын 1-ээс эхэлж дадлага хийсэн. Миний дуусах хугацаа 7 сарын 1 хүртэл байсан. За тэгээд 3 сар хүртэл ажиллаад дахиад 3 сараар гэрээгээ сонгох боломжтой байдаг. Гэтэ түүнээс хойш дахиад сонгож болохгүй. Дадлага хийж байгаа оюутнууд дээд тал нь 6 сар дадлага хийх тийм хэрэгтэй байдаг. Тэгээд би дахиад болоо ингэ сонгуулсан. Гэтэ яг 7 сарын 1-ээс одоо 3 сар гэхээр 10 сарын 1 хүртэл шүү дээ. Тэгэхээр 10 сарын 1 хүртэл сонгож болохооргүй бас 9 сарын 1 хүртэл л ажил харуулсан. Ягаад гэвэл 9 сарын 1-ээс би өөрөө одоо үйлдвэрлэлийн дадлага өөр газар хийх шаардлагатай болно. Мөн оюутлахад дахиад 9 сарын 1-ээс өөр оюутнуудыг 6 сарын хугацаатаагаар авах шаардлага гарсан учраас 10 сарын 1 хүртэл бол дадлага хийхгүй. Ингээд нийтдээ ер нь бол 5 сарын хугацаанд дадлага хийж байгаа гэсэн үг. Тэгээд өнөөдөр чинь 7 сарын 22-нд тэгээд надад дадлага хийх ер нь сар гарны хугацаа болсон гэсэн үг. Ер нь эцсийн хугацаа 8 сарын 31 ингээд би дадлага хийх хугацаа дуусч байгаа. За тэгээд би энэ дадлага хийгээд орж ирсэн дээрээс биш нэ оюу толгойд
Үчигээс манай ажлаас юм дэвтэр өгсөн. Тэгээд энэ дэвтэр дээрээ ер нь би өдөр тутам ажилласан цагаас шүдэг бүрийн юм товч тэмдэглэл хийе явдаг. За тэдэн цагт би ирсэн өнөөдөр одоо тийм даалгавар авсан. Тэр даалгаврыг хийж гүйцэтгсэн гэдэг ингээд өдөр тутамдаа бичээ явсан. Ингэснээрээ би дараа нь за би ойлгоход ороод ямар даалгавар, ямар ажлууд хийж илаа, юуны ядгарч илаа гэдэг эргэн харахад маш хэрэгтэйсэн. Тэгээд эндээс эхэлж байгаа 4 сарын 3-нд бол яг миний D1 гэсэн аахгүй. Эндээс ингээд D1 гэдэг хэлсэн ингээд. Тэгээд ингээд би яг энд ирээд ажилласан өдөр болгоно D1 2 3 гэдэг нь тэмдэглэж явсан амралтын өдрүүдийг тооцохгүй. Бас би чинь 4-5 сард хичээлтэй байсан учраас зарим өдрүүдэд ажил дээр ирж чадаагүй байсан. Яг 6-7 сард л бүтэн ингэж ажлын цагаа 8 цагаар ажиллаж явж байгаа. За тэгээд өнөөдрийн байдлаар ингээд D1 2 3 тавьсаар тоосоор байгаад 4 сарын 3-наас 7 сарын 22-ны хооронд нэг хэдэн удаа ажил дээр ирсэн бэ гэхээр өнөөдөр миний 57 дахь өдөр байна. Өнөөдөр яг нэгдсэн байлаа гэсэн. 7 сарын 22-нд D57 гэдэг ингээд явж байгаа. Тэгээд өнөөдөр өглөө 9 цагаар минут гэж ажил дээр ирсэн юм байна. Тэгээд ийм зүйлүүдийг хийсэн. Тэгээд одоогийн байдлаар 16 дахь даалгавраа аваад энийгээ хийж байгаа. Ингээд явсан байна. Тэгээд хэрэгжүүл аяга амар юм билээ. Дадлага хийж байгаа юм ч гэсэн дэвтэр гаргаад товч тэмдэглэл хийгээд даалгавар 1 2 3 эсвэл таск 1 2 3 гэж бичиж агаад уг авсан даалгавруудаа яг ямар нэртэй даалгавар өгсөн тэрийг хийж дуусгасан гэдгийг ингээд бичээд яваад тахаар ахиу дараа нь хэрэгтэй. Дараа нь яг би дадлагын тайлан энд хийхгүй ч гэсэндээ дараа нь дадлагын тайлан хийх гэж байгаа үед бол ингээд бичиж явуул дадлагын тайлангаа гаргахад энэ бол маш хэрэгтэй болно шүү гэдгийг хэлмээрээ. Тийм. Тэгээд ер нь бол ойлгоход ажиллах бол ийм байдгаа. Тэгээд за ингээд ажлын цаг дуслаа. Өнөөдөр миний outfit нэг иймэрхүү байлаа. Тэгээд ажлынхаа доор байдаг Rocket Cafe-гаас нэрстэй смути авч уугаад замдаа алхаж байна. За тэгээд автобусны буудлын ирсэн чинь гоё солон татсан байсан. За тэгээд автобуснаа суугаад гоё дуу сонсон гоё юм бодоод ингээ явдаг. Дээрээ гэртэрсэн чинь манай нохоо ерөөсө гараагүйгээ тэгээд нохоогоо дагуулж байрныхан энэ хаваар гадаа салхилуулсан байгаа. За тэгээд гэртээ орж ирээд орой хоол хийж идсэн. За ингээ хоолоо идчихлээ. Одоо миний чөлөөт цаг буюу орой зав гарахаараа юу хийдэг вэ гэхлээр би одоо номоо уншина. 2 ном уншиж байгаа. Нэг нь энэ ном, нөгөөх нь нэг юм шинээр уншиж эхлэсэн. Англи ном ер нь уншиж эхлэе гэж бодоод бас давхар англиээ сайжруулах зорилготойгоор энэ номыг уншаад эхэлж байгаа. Тэгээд номоо уншсныхаа дараа би маргаашийн плануудыг гаргаж төлөвөө гаргана. Өнөөдрийн гаргасан плануудаа чеклээд тэгээд орондоо ороод жоохон уцаа харж агаад ч юм уу тий жоохон нэг амралтын байдалтай амарч байгаад тэгээд орондоо ороод унтдаг байгаа. За ингээд миний нэг өдрийн влогтой хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд дараагийн влогоор уулзцгаая. Bye.